1988 онд сонсголон хавцаа амьдарч асан нэгээр царайлаг ихнэрээ босодтой харцсны улмаас чи ингээд хүнтэй явуулдаж бай. Чамайг сайхан явахыг чинь харъя гэд нүүрлүүнд кислота буюу монголчуудын хэлж заншснаар хүчил гээчийг цацаж хоёр нүдийг нь сохолж байсан түүхтэй. Тухайн үед альва гэмт хэргийг ард иргэдэд огт мэдээлдэггүй байлаа. Гэвч 1988 оноос соц нийгмийн чанд хатуу үзэл судал баг багаар зөөлөрч өөрсдөн байгуулалт ил тод байдал гээч нь хоншиг томоотой монголчуудыг нойрноос нь сэрээж эхэлсэн билээ. Тийм ч учраас дээрх хэргийг олон түмэнд жигшүүлэх зорилгоор сонин хэвлэлээр илэн далангүй мэдээлж байлаа. Хараагүй болсон бүсгүй хүртэл телевизээр ярилцлага өгч байсан санагдана. Бодит мэдээллээс хол тасарсан монголчууд энэ тухай дуулж сонсоод ёстой л эвэртэй тулаа үтсэн мэт гайхацгааж билээ. Инглигээд хартай догшин ирчүүдийн оюун санаа цэвэршсэнгүй. Яг иймэрхүү хэрэг 1990-ад оны үед Хинтээ аймагт давтагджээ. Тухайн үед Хинтээ аймгийн Бэндэр суманд хөлийн цэргийн нэг салбар үйл ажиллагаа явуулдаг байж. Тус ангийн даргын хүү тухайн үед армийн баг дарга байсан Шархүү нь Өндөр хааны харьяат Гангармаа хэмээх бүсгүйтэй додон танилцж төдөлгүй өрхгөрөө барьж гал голомтой асаажээ. Залуу хосын амьдрал ихэндээ аз жаргалтай байлаа. Харин 2 дахь жилээс эхлээд Шархүү бор дарс чамгүй хүртэх болж ааш авир нь аажмаар хуурч эхэлжээ. Хөөрхий бүсгүй нөхрийнхөө арга эвийг олох гэж үйлээ үздэг болж сүүлдээ бүр тэсвэр алдаад нэг л өдөр Өндөр хаан хотод байдаг аав ээжигээ барааджээ. Гэсэн ч Шархүү түүний зүгээр тавиад туучсангүй. Ханхай гэрт хит хоног гиюрч согтуурсан байнаар нэг өдөр эхнэрийнхээ хойноос Өндөр хаан хотыг зорьсон байна. Өдөш орой болсон хойно аймгийн төвд ирсэн Шархүү зоригоо чангалахын тулд дэлгүүрээс нэг шил арх авч уугаад хадмынхаа хаалгыг таttал эхнэр нь байсангүй. Хадмуудаасаа эхнэрээ асуувал цаадуулан түүнд царайч өгөлгүй. Чи өхнийг минь зовоож ханахгүй байна уу? Хүү минь зүгээр явж үз. Тэгээд ч Гангармаа хөдөө явсан мөддөө ирэхгүй. Хаашаа явсныг нь чамд хэлэхгүй. Ингээд түүнийг гэрээсээ гаргажээ. Шархүү гараад гудамжинд тоглож байсан хүүхдүүдээс та нар Гангармаа хичээгээ харсан уу гэж асуугаад тэд Гангармаа хич бүжинд орохоор ахын үйлчлэхний клуб руу явсан гэж нэгэн дуугаар хариулсан байна. Шархүү олон тавын бодлогоогоор шууд клуб руу чиглэн алхажээ. Клубт ортол Гангармаа нэг залуутай байс сэргэж байгаа харагджээ. Эхнэрээ хар хорийн нүдээр хэсэг харж зогссон Шархүүгийн тэсгэл алдарч Гангармаа дээр шууд явж очиод олон хүний нүдэн дээр балбаж гарах нь тэр. Хідэн залуу араатан адил авирлах түүний гараас бүсгүйг салган авч төдөлгүй цагдаа нар чирж Шархүүг баривчлан авч явжээ. Танхай үйлдлийн горыг амссан Шархүү 72 цаг саадуулагдаад гарахад цагдаагийнхан "За нөхөр минь ч дахиад хатминдаа очиж хэрэг төвөгдөж болохгүй шүү. Одоохон нутаг руугаа буц" гэж зөвлөхөд Шархүүч гэмээ ухаарсан хүний дүр эсгээд толгойд өгсөн байна. Гэвч мань ярахчныг юу гэж чин бозор төлөвлөгөө өвөртөлж явсныг хэн мэдэх билээ. Тэрээр гудамжинд эхнэрийгээ отож өг сонзонгийн тооцоо бодохоор шийджээ. Тэгээд савтай кислота олж аваад торнод хийж барин хадмынхаа наад талын нарийн гудамжинд Гангармааг отсон байна. Төдөлгүй ихнэр нь айсгүй харагдахад Шархүү өөдөөс нь гүйх шахам явж очиод шууд нүүрлүүнд хүчил цацаж "Муу яхан гिचи минь чи ингээд сайн сайхан яваарай" гэж хашгираад явж оджээ. Нүрээ даран орилох бүсгүй дуунаар хүмүүс ирж тэр дорн эмнэлэгт хүрэхэд хоёр нүд нь аимшигтайгаар ширгэж сохорсон байж. Шархүү тэр шөндөө Бэндэр сум руугаас угтан оджээ. Гэвч энэ мэтийн гэмт хэрэгтэн Хинтээ аймаг байтугай халахын хавтгайгаас баригддаг жамтай. Шархүү ердөө маргааш өглөөн нь баригдсан бөгөөд цагдаагийнхан түүнийг аймгийн мөрднөрөө авч явахынхаа өмнө эцэгтэй нүүр тулан уулзаж аимшигт хэргийнхэн талаар танилцуулахад эцэг нь "Энэ хүн үйлцэн хэргийнхээ төлөө зохих ял шидэглээ эдлэх ёстой. 90 цент хүрсэн Монгол улсын иргэн хүний төлөө би дээгүүр доогоор гүйхгүй. Надад өөр хэлэх зүг алга" хэмээн цэргийн хүний ёсоор түс тас хэлсэн гэдэг. Цагдаагийнхан төдөлгүй Шархүүг сумын зарцаа ногоон онгоцон суулгаад аймаг руу хөдөлсөн байна. Онгоц хөөрөөд удаагүй байтал хоёр гараа гавлуулсан Шархүү "Би бийдсмаар байна" гээд ийш тийш хулгай нүдээр харсаар хувин руу өгчээ. Гэтэл тэр ганцхан ухс хийгээд онгоцны хаалганы дүүжийг гавтай гараараа мултлаад гадагшаа үсэрчихсэн гэдэг. Хожим цагдаагийнхан гарыг нь ард нь бос урд нь гавлснаар гэмт тхэдэд амиа хорлох боломж олгосон байна гэж дүгнжээ. Энэхүү эмгэнэлт явдал нь залуус насан туршийнхаа хань ижлийг буруу сонгож эцэст нь амь бие амьдралаараа хохирч байгаагийн нэг тод жишээ юм. Залуу насны гал дүл шиг дэврүүн хайр сэтгэлийн цаана энэ маань ямар хүн билээ? Бид хоёр үрд хамт амьдарч чадах болов уу гэсэн асуултыг тавьж байхад гэмгүй. Амьдрал болоод хайр сэтгэлийн талаар залуус маань нухацтай тунгааж чадваас энэ мэт эмгэнэлт явдал аимшигт гэмт хэрэгээс сэргийлж чадах нь дамжиггүй. Өвөг дээдс маань хүний чанарыг танин байж ханилж нөхөрлөхийн чухлыг сургасан нь ийм учиртай болсон.